гоё өдөр авахаа. Фитнестэй явчаад усан санс илээд орой найзтайгаа уулзтаа дуртай плажа өмснө. Би ирлээ. Сэмэцано. Номонайн, Ануэн. за тэгэхээр бид өнөөдөр эмэгтэйчүүдийн хамгийн дотны найзын талаар ярилцах гэж байна. Энэ бол биений юмны талаар ярилцах болно. За сайн уу нэгчээ? Сайн уу? Өдрийн минь. За тэгэхээр хоёул шууд ярианд орё. Таны хамгийн анхны биений юм хизээ яаж ирж ирсэн бэ? Ямар тохиолдол вэ? За миний биений юм намайг 12 настай хахад ирчихсэн. Тэг ерөөсөө ингээд айгу гинт ирчихсэн. Өглөө босоод ингээд сэрсэн чи гинт биений юм ирчихсэн. Тэг тэр үуч нэг сайн мэдгүй байгаа шүү дээ. Нэг найзуудаа сонсол нэг жижигхэн мэдээлэлээрэл ямар ч тэр юм ирчлээ гэд. Тэгээд гэрийнхэндээ хэлэхгүйгээр ээжийн тэр нэг ариун цэвэр хэрэглээс аваад яаж хэрэглэдгийг ч мэдэхгүй ямар ч юусэн ингээд хэрэглэж исэн. Тэгээд биений юмнаас хойш ер нь бол нэлээ баг 1-2 жил гэрийнхнаас нууж исэн. Хөөх тийм удаа нуусан юм. Ханд нэлээ их нууж исэн. Ерөөсөө мэддэхгүй. Яагаад нуусан ингээд уг нь хилж болох зүйл биш үү? Харин тэр үед ягаад ч юм бэ нэг юм айцтай ичдэг ч юм уу? Эсвэл нэг ямарсан би тий сандгийн айгүйх ичдэг байсан сандгийн. Тэгэл тийм босны дараа шууд найзууд хэлж байгаа. Ирсэн. Яаж л үжсэн. Тэгсэн чинь ингээл тийм одоо чи ингэснүүд ихснөө гэл бид чи огтод чи ингээл хоорондоо ингээл тэгж ирсэн л аюух санд. Туршлагаас илрүүлээ. Тийм туршлагаас илрүүлээ. Тийм. Хоёулын адилхан ирж ирсэн. Минийхээс 12 настай ирж ирсэн. Тэгээ яг тэр үед би нөгөө нэг Монгол байгаагүй. Тэгээ гадаадад байж тараад ээжээсээ хол байсан байхгүй юу. Тэгээд биений юм талаар мэддэг гэтээ бас зүрэг ирэх ёстой гэж боддог. Эмэгтэй хүн болгон цар болгон юм ирдэг. За ариун цэвэр хэрэглэн ээж хэрэглээд байдаг юм ирсэн. Тийм л дэлтэй шүү дээ. Тийм л юмтай заяа. Тэрнээс яг нарийн ширийн бол юу жоохгүй. Зүгээр ирэх ёстой. Угаасаа яагаад ирдэг юм бол зааж өгөөгөө. Тийм шүү дээ. Тэгээд тэр үед шууд яг манай сургууль анги дээр хичээл орж хад ирээд тийм манай ангийн охин хүн амны өмч ирсэн мэн чинэл ороо солиод тэгмүүд ингээд нээл орж яах вэ би одоо усан дор хөл юм л одоо энийг яах вэ яа цэвэрлэх үү яах вэ амар ингээд юу болоод байна гэлтэй үү чи 12 настай хөхтэй чихэр боо бичээ боддог байсан чи гинт ингээд дулаан юм харж манаа л юу гэлээ гэд бүүм гээл тэгэл тэр өдрөө буу юм болоо ээж рүү уцтаал ээж ингээд юм ирсэн одоо би яах вэ тэгээд ээж намайг ирж авчихсан байхгүй юу ихтаас ингээд нэг торт ирсэн ингээд анхны юм ирэхээр баярлуулах хэрэгтэй гэд чанаас ч тийм юм ирсэн гэд би надад ингээд гоё торт. Гэтэ ямар гоё хүлээж авчихсан бэ чинь яах вэ? Тийм тэгсэн ингээд за миний хоодоо ингээд эмхтэй хүн болж штэ гэл. Тэгээд тэр үед надад бол торт нь гоё юмсан. Тэр бусдаг муухай юм яах вэ? Өнөөдөр муухай өнгөрсөн гоё тортаа л идэх гэж бодож удаа за. Гэтэ сургууль дээр ирчихсэн юм штэ тий? Тийм яг сургууль дээрээ хичээл ороод би юу ч мэдээгүй. За надад ингээд жоохон ингээд тохгүй мэдвч би тийм яа миний Facebook гэдэг хамгатай ямар амар ингээд ивүү мэдрэмжээ гэж утсан ч гэсэн ингээд тэнд гүйж мөгөө ноцлоо хийжсэн чинь тойноос мөн намаа юм болцсон байна гэл. Тэгэл шууд бүм гэл орж ирсэн. Яа. Тийм ийм нэг түүхүүдтэй юм байна. Аха. Тэгвэл яг биений юм гэж юу яг яагаад ирдэг юм бол яг хэдийсэд насна биений юмны талаар ингэдэм байна л та. Одоо бид нар ингээл өсвөр нас гээл бэлгийн божилт явагдаж эхэлдэг те. Охтуудад бэлгийн божилт нь 9-өөс 12 насны хооронд явагддаг юм байна. Тэнгүүд одоо бэлгийн божилт гэхээр чи санаж байгаа бол одоо хүүх ургаж эхлэх ч юм уу эсвэл цуг саваар үс ургаах, хөлрөх, нүүрэн дээгэр батг гарах гэл айгүй олон бие махбодод өөрчлөлтүүд гарч эхэлдэг штэ. Энийг болохоор одоо бэлгийн божилт гэж нэрлэдэг байгаа юм байна. Тэнгүүд яг энэ бэлгийн божилт эхэлснээс одоо хойшоогоо 1-2 жилийн дараа хамгийн анхны охтын биений юм ирж эхэлдэг гэж. Тэгэхээр яг тэр чинь одоо эхлэн л гэсэн юм шүү. Ер нь бол гэхдээ биений мэрсэн сойжлаа шилжнээс эхэлдэг гэж бодсон ч үгүй байсан байна. Тэгээ яг тэрний өмнөх үе шатууд нь биений юм ирэхээс өмнө тохио өгöd байдаг байна шүү дээ. За би ингээ одоо ирлээ шүү. Тэгэхээр манай охтууд энийгээ ингээд би бэлтгэлтэй авах хэрэгтэй юм байна гэдэг сэтгэл зүг суулгах хэрэгтэй юм шиг байна. Чи яг тэр сандгүй. Дөнгөж ингээл 1-2 за эсвэл ингээд дөнгөж за 4-5 дугаар ингээд ахаа. Охтууд ингээ аюу өндөр байдаг. Дөнгөж аюу ингээд наахан байгаад идэв шүү дээ. Тэр ингээд охтуудын би одоо ингээд бэлхэн байж арай ингээд хурдан арай түр ихч явагд юм байна л та. Тийм болохоор ингээд охтууд ингээд хурдуур дүрсэн ярьдаг. Тэгэл нэг хэдэн жилийн дараа орж ингээд түүгүүд ингээд сус устай байдаг шүү дээ. Чамд одоо яг ингээд бэлгийн божилт яаж нөлөөлжсэн? Ер нь надаа хамгийн шууд хүн цохол болж исэн ингээд за ингээд биен дээр ингээд их хэмжээний үс ургах мэдрэмж за үсээ ингээд авах уу яах уу ингээд гадаагаар тоглохоор ингээд подолох мак өмсгөр ингээд сум тэгэл ичээд тэгээ надаа хамгийн хэцүүсэн хөлрөх байсан. Эвгүй өнөр гарна. Айгүй ингээд зунж нь ингээд бид нар бодсон юм шиг гадаа тоглож байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд амар мохоо өнөртөн тэнгүүд ингээд хичин санаа зовны үеийнхнээсаа тэгэл бэнд крашлах амар хэцүү шүү дээ. Тэр бэнд хайлт очих хэцүү ингээд яах вэ гэж амар хэцүү. Тэгээд мэдгүй тэр үедээ ингээд яаж ингээд
учраа болохоо л ер нь болохгүй байсан. Усанд орно гэсэн чигсэн ингээд хөлөөс гарна. Тэгээ үнэр ялгарна гэдэг ч юм уу тий. Тэгээ ялангуяа өвсмсөн дээр бол гэснээр ассан ш би ингэ шүд хөл мөлнөр сурангуй шүд өвөөгийнхаа салын дотор гарах ус гэсэн. Тэгсэн чинь болдгоо мэлээ ш тий. Тийм штэ тий. Чи мэдэхгүй штэ бид нар зүгээр л зааг нь өсөө нь авъя даа гэж бодсон. Тэгэл өвөөгийн үнэрээ төгсөг өвөө нэгээр авдаг даа гэж тохойд тэгээд жоохон хүүхэд ер нь ингээд ээж аав нар анзаараад тахаар жоохон ярьдаггүй. Ингээд жоохон том болохоор нь ойлгохдаг болохоор гингүүд тэр ингээд бүр яг улаан нүрээрээ өөрөө очиж туулах шаардлага гардаг. Тэнгүүд тэр үед ер нь бол тгийж хүлээж сайн амар хэцүү. Айгу энэ зөр хүлээж авдаг шүү дээ. Ер нь бол би баг одоо л баг өөрийнхөө ариун цэврийг бүрэн дөрөв шигсэн сурсан. За яг ингээд зүв ингээд хөөс дараач хэрэглээ тий ингээд за ингээд биеэр хөлөхгүй байх тал дээр ингээд өөртөө анхаараад арчлаад тэгж явдаг баснаас биш өмнө нь ингээд өмнөх жилүүдэд амар хэцүү байсан. Тэгэл яах вэ ээжээ яах уу гэл тэгдэг. Аха. Надад болохоор тэр юу айгуух санаанд ордیں۔ Огт нөгөө дөнгөж хүүх ургаж эхэлтэй айгуу хөндөр болсон байдаг. Гүйж чадахгүй. Тэнгүүл нөгөө нэг хөвгүүттэй ингээл цоцолдсон шүү дээ тий. Тэгэл ийшээ ингээл цохолж байгаа ингээл амар хөндөр байдаг. Тэр мэдрэмж айгуух санаанд ороод тий. Тэгэл ингээл тухан дээр айгуух юм гараал тэрнээсээ хичээл нэг юм айгуу тийм сандарлын ч юм уу эсвэл ингээл гайхах мэдрэмжүүд ингээд давхцдаг байсан. Тийм дээ яг ингээд тэрийн нэрээ бүх охтуудыг баг зэрэг тулд юм тий. Тэгэл батг гарангууд нэгнийгаа өө батган нүрт гэ. Тийм айгуух мохоод оромжлол. Тийм дээ лөө наа нүрч ингээл тэгээ нүүнээс иш гадаа зүрхсэж тэгээ дээрээс нөвдөн тэгээ ерөөсөө юм чинь амар яагаад тэр ингээд байгаа юм бэ гэж бод. Гэтэл чи яг үндэ бие мохоод чинь яг нөгөө бэлгийн божил явагдаад. Гэхдээ ингээд ягаад ч юм би өөрчлөлт эхэлж байгаа шүү дээ ингээд өснө сургаад ингээд томорж момроод ингээд тодорхой хэмжээгээр өсөж мөсөд тэнгуут ингээд би яг өөрөө биш юм шиг санагдаж ч юм уу тий ингээд амар тохгүй байдаг өмнөх байсан миний одоо тэр мэдрэмжүүд шал өөр болсон өмнө ингээд тухтай ингээд гүйж хараад тоглолт гэсэн одоо хүүхэр өвддөг болсон миний бие өөрчлөлт гарсан тэгээд жоохон ингээд тасах гэж амар удаан болсон хөлийн зөвшөөрөх гэж тий одоо ингээд сая ингээд ярьлаа шүү дээ анхны виний мэрэнгүүд манай охтууд айгүй янз бүрээр хүлээж авд юм байна л та тэгэл зарим нь айгүйх баярлдаг эмхтэн боллоо тий миний имэрчлээ гэдэг зарим нь болохоор бүр ингээд айдаг юу болчваа зарим нь бүр цочирддаг гинэ чи яах яаж исэн одоо сая бол ингээд бүүм гэсэн шүү дээ. Очир шок нь орсон шүү дээ. Тэгээд яг эхлээд бол нөгөө өвдөн нь бол мдээгүй хинч хэлээгүй. Тэнгүүтээ өвдөлт мэдрэл хэлэнгүүд орондоо ороод илэрсэн нэгцэн бүр амар хэцүүсэн. Бараг бүх юм өвдөөл бүр ингээд яаж болохгүй өвдөлтүүд байсан. Тэгээд бүр би эмхтэн болмоор би бүр ингээд ихний хэсэг би яах ч эмхтэн болж төрвөө. Эрэхтэй байсан бол би ингэж өвдөхгүй шүү дээ гэж амар үзсэн. Минийх нөгөө нэг амар өвддөг. Тэгээд тэр чинь яг дөнгөж ирээ жоохон байсан шүү дээ. Тэнгүүд манай ангийнх нь зохгүй ингээд миний хөвддөггүй шүү дээ. Намайг бараг худлаа баашлж байгаа хаа гэж яг манай ангийнх хэлсэн байхгүй. Тэнгүүд надад ингээд шүү зөрчсөн. Ингээд би худлаа баашлаагүй шүү дээ. Миний хань ярээ амар өвддөг байхад намайг манай ангийнх одоо ингээд бааштай гэж бодсон, жүжиглдэг гэж бодсон гээд бас яг иймэр нөө буруу ташаа мэдээлэлээс болоо нөө хүн болгоны биеийн онцлог адилхан биш гэж одоо хүс мэдгүй шүү дээ. Бүгдээрээ л минийх юм байгаа юм чи тэрнийх ч гэсэн юм байгаа гэдэг яг буруу ойлголт юм уу? Яг үнэ. Яг өвдөхтэр бас яг тийм байлаа. Минийх бол бас анханд ерөөсөө өвдөж байгаагүй. Яг сүүлдээ нилээн өндөр өвддөг болсон. Тэгээд сүүлдээ өвдөхөө болцсон байхгүй. Тэгэхээр яг хүний онцлогоос шалтгаалт юм шиг байлаа. Тийм аа өдөр тутмдаа хийдэг идэж ууж байгаа янз бүрийн бүх юмнаас нөлөөтэй. Бас доороосоо дарахаас гэдэг юм лээ. Намайг бол ээж нэг тайлбар төгсөн ш надаа. Ээж нь өвддөг гэсэн юм аа. Тэгээд чамаа гаргаагааг болчих чи хүүхд гаргаагааг. Тэгээд би бүр ингээ хаяад өвдөхөр бодож. За хизээ хүндээс хүүхд гаргая. Бодлоо. Ийм юм. Тиймэр тий. Чи яриад тэгж удаагүй шүү. Одоо анхны биений имэрх нь ерөнхийдөө бол цаашдаа ирэх биений имний хамгийн анх ирсэн тохиолдлыг анхны биений имэрч нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгмээд охтуудад маань хизээ ирэх, ямар нөхцөлд ирэх, яаж ирэх гэдэг нь хүн болгоны бие махбодын онцлог нь өөрөдөг учраас тэр нь ч гэсэн өөрөдөг. Тэгээд дийлэх тохиолдолд нэг 10-аас 15 тэрнээс өмнө ирэх юм бол тэр нь бас энгийн хэвийн үзүүлэлт зүгээр байдаг. Гэхдээ 15-аас хойш ирэх юм бол бид нэр эмчит үзүүлэх шаардлагатай байдаг байна. Тэгэхээр хоёулаа чиний 12 наснд ирж ирсэн гэсэн чинь 12-тойд ирж ирсэн. Тэгээ яг хөө тэр үед ч гэсэн манай дэглэнгийн 15 мөртөгчнэр тэрийгөө тохиолдол байж л байсан. Байдаг. Тэгэхээр яг хүн болгоны бие махбодын онцлог өөр байдаг учраас тэрийг бас амар хүн дээр хүлээж аваа л те.
Энэ манай найзаа ирчээд хат миний хөрөөсөө ирэхгүй байна. Эсвэл миний яагаад ийм ирчүү гэж нэг ингээд зочирдож хүлээж авахгүй л байна. Манай дүүд яг тийм тохиолж манай доотой 6 дугаар ангихгүй. Дөнгөж нөгөө нэг надад сонгодог анигийнхан 6 дугаар ангид иржсэн юм байсан. Илчаач тэнгүүд нөгөө нэг найзуудынх нь ирээд эхэлсэн. Ингээд хөхөн ургаад юм ирээд тэнгүүд манай дүү хүн чургаж эхлэх байхгүй одоохондоо. Тэгээ манай дүүд ингээд жоохон уун зүгээрээ энэ цаг нь болохоор ингээд манай чи ингээд зүгээр гэж хэлсэн чийсэн нэг хитэл ингээд ирэхгүй ахын юм гоцроод байгаа юм шиг юм санаа зовнож жоохон үсэт лээ. Чи яа юу гэдэн мэдэж байгаа юм хэр үгүй зүгээр ирэх ёстой гэдэг. Одоо ирчмээр юм гэж. Тэгээс жоохон хөтөд тийм ирэхээ сонсоод бас нэрэл хүлээх бахта үеийнх нь юм байгаа юм чинь яг харин тийм нөлөөлж байгаа юм байна да. Яг тэгдэм юм шиг үлээ. Одоо ингээл охтууд ингээл те миний биений мэрцэн надад ингэж өөрчлөгдөд байгаа ингүүт ирээгүй байх юм бол амар юм хоцроод байгаа ч юм шиг эсвэл болохгүй ч юм шиг мэдрэмжүүд айгүйх төрдөм байл те охтуудад. Тэгэхээр энэ нь бол ерөөсөө хэвийн зүйл ахнэ. Тэгэхээр таад маань ч гэсэн яг өөр хүнийхийг тэ харахгүй яг өөрийнхөө биений онцлогийг бүр нь бол өөрөө мэдээд тэгээд угаасаа цаг хугацааны хасаар би чинь гарч байгаа өөрчлөлтүүд чамд ирээд хүрээд ирнэ. За тэгвэл яг биений буюу яг энэ шингэн гадагшилж байгаа үйл явцыг би ямар сонирхолтой бичгүй. Яг та юу бодож ирсэн үү? Яагаад юм гарддаг юм бол яг яагаад яг юу болоод байгаа юм бэ? Яагаад заавал эмэгтэй хүн гэж те. Тэгээ сар болгон. Одоо зарим нь ингээд нэг хоногоос хамаарад ингээд сард 2 мөр ч юм уу те. За энэ нь болохоор айгүй тийм сонирхолтой юм лээ. Хүний бид өнжин тарих байгаа шүү дээ. Өнжин тарихнаас даавар ялгардаг гинэ. Тэр маань бидний өндгөрчин дотор нэг 2 дааврыг бий болгодог. За би энэ хоёр нэрийг жоохон дуучдахгүй хамаа. Би тийш шалгана үзье. За эстроген, прогестерон гэдэг прогестерон гэж 2 даавар. Тийм. За энэ 2 даавар жоохон ингээд тайлбарлал нэлээд ойлгоход хэцүү. Тэгэхээр жоохон ойлгомжтой болох гэдэг ингээд тайлбарлая. За энэ 2 даавар нийлээд ер нь жоохон ингээд барилга барих байшин байх юутэй ингээд фундамент цэцгээ тааны босгоо дотоод заслан хийгээд ер нь ингээд хүүхэд хүлээж авах зорилттой гэх юм уу? Хамгаалаад ингээд тухтай нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Энэ 2 даавар маань өндөгчин дотор маань ингээд байрлаад ингээд ер нь бол тийм хүлээж авах процессыг хийдэг гэсэн үг үйлдвэрлэдэг. За энэ маань ингээд эмэгтэйний бид ингээд тодорхой хэмжээний хугацаанд байгаа ингээд үйлдвэрлэж байгаа шүү. Тэнгүүд эр бэлгээс гаднаас орж ирэх юм бол тэрийг хүлээж аваад ингээд бяцхан хүүхэд болгоод үр тогтох үйл явц болоод тэр маань ингээд хүүхэд болоо бидний ингээд жирэмсэн болох магадлалыг жирэмсэн болох процесс явуулж байгаа учраас баггүй юу. За хэрвээ эр бэлгээс гаднаас орж ирэхгүй тохиолдолд тэр нөгөөний барьсан байгуулагч маань байгаа шүү дээ. Одоо байшин маань нурдаг хугацаанд дуусаад сүү ахаар мууддаг да яг тэрнтэй адилхан хугацаанд дуусаад яг ингээд нураад тэгээ ингээд хонхроод байсан юмуд ингээд бутарч унангууд тэр маань бидний биет нөгөө нэг савхтан давхарган ингээд нурдаг гэсэн. Хонхордог. Тэгээд тэр маань шингэн юм болоод бидний биеэс гадагшилдаг. Тэгээ энэ маань сар болгон явагддаг. Одоо тодорхой хэмжээний сард биш нэг мөчлөгөөс хамаарад 1-2 удаа явагддаг бидний биед. Эмэгтэй хүн болгоны биед. Тэр юм сонирхолтой байгаа. Тийм. Тэгэхээр бол эмэгтэй хүн гэж юу тийм гахалтай зүйл байгаа байхгүй юу? Тийм бүхэл бүтэн биеийн дотор нь үйлдвэрлэлийн механизм систем явагдаж идэг сар болгон. Тэгээ ингээд өөрөөсөө дахин шинэ бие бүтээн болгохын тулд ингээд сар болгон энэ үйл явцанд дахин эхлээд дуусаад ингээд дотор нь үр тогттол тэр үйл явц явна. Тэгээд тэр үр тогтсон тохиолдолд жирэмсэн болох нь биений имихэ болчдөг та. Яг нэг хүүхэд байгаа учраас хүүхэд ингээд үр тогтол дээр анхаарад 2-9 маань ажиллаа явдаг. Тэгээд орж ирэхгүй бол тэгээд шинэ эснүүд бий болоо явдаг. Чисээ тэгж хэллээ шүү дээ. Сард заримдаа 1-2 удаа ингэж ирдэг юм л да. Тэгвэл би яг саний хүчлэг гэдэг байгаа зүйл энэ талаар их ойлгохгүй. Тийм. Яг энийг бас би нэг сайн ойлгодог байгаагүй. Тэг яг ямартай зориулаад бэлтгэл явуулчихсан. Тэгэхээр энэ байна. Тарам. За би нэг өөрийнхөө нөгөө нэг сарын тэмдгийн биений өмнө мөчлөгийн ухааныг аваад ирсэн байгаа. За энэ үед яг за нөгөө нэг охтуудыг амар ойлгомжгүй байгаа штэ. Дандаа ууралж идэг амар ойлгомжгүй гэдэг нь штэ. Тэгэхээр ер нь бол энийг ингээд би тайлбарлаж өгье заа юу. Энийг та бүдрээс сонсон шүү. За энэ дээр болохоор миний биений мөрөхөд бол яг 4 хоног үргэлжлэх байгаа. Одоо энэ нөгөө нэг 6 жил гаруй ирсэн гэхээр яг докторччихсан байгаа. За биений мөрөхөөс өмнөх нэг 5 хоногт ер нь бид ямар өөрчлөлт гардаг вэ гэхлээр хамгийн ихний өдрөөс миний
хөндөөрлөж эхэлдэг ингээд өвчөө ороод ингээд жоохон өвдөө жоохон юу болж эхэлдэг хавтаж модод хомрох ч юм уу тийм хүн шинжтэнд байдаг. За дараагийн өдрөөс яхамшлан уур хүрээддэг. Би бат энийг ингээд уурлах. Дуусна уурлах. Тийм өсөх бас ороо ирдэг. Амар уур хүрдэг. Ингээд цаанаасаа л ингээд яалчгүй ингээд нөгөө бие гарч байгаа өөрчлөлтөөс болоод тэр даавар нь ингээд ялрах гэдэг ингээд байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд уур хурж эхэлдэг. За тэгээ хөвлөгээр бадж өвддөг. Гидс дүүрэх ч юм уу тийм хүшин тэмдэг гарч эхэлтэй байдаг. За тэгээ дараагийн өдрөөс нь залхуу ороод мойр хүрдэг. Бүр ягаач бүр ингээд сул байгаа. Юу ч ихэрч хүч болчтой. За тэгээ хамгийн амжигтай нүрэн дээр батг гардаг. Ингээд тэгээ хитэн өдөр сайхан ажиллаж миний бие дотор байгаа гормонууд миний нүрэн дээр маш сайхан батг гаргачихдаг. За тэгээд эхний өдөр буюу миний сарын тэмдгийн биений өмнө өдөр за нуруу утдаг. Гиз бацалдаг маш олон өвдөлтүүдийг нэг дор авдаг. За биений өмнө маань эхний өдөр үехэд бол нэг 2 туслаар гэдэг нь одоо яг хивийн хэмжээтэй ирдэг. Нэг тийм нэг амар хийдэг үнийг жоохон ч ирдэггүй. За эхний нэг 2 өдөртөө нэг дундчуу хивийн дундчуу ирж байгаа. Тэгээд 3 дахь өдрөө их хэмжээгээр ирдэг. Тэгээд дуусахтаа аягүй жоохон ирээд тусчихдаг. Тэгээд 4 хоног үргэлжлэж байгаа юм шүү дээ. Тэгээд 4 хоног үргэлжлэх. За мөчлөг гэдэг нь яг юу вэ гэхлээр одоо яг энэ нөгөө нэг биений өмнө чинь ирснээс дараагийн биений өмнө өдрөх хүртэл биений өмнө одоо мөчлөгийн хугацаа гэж байгаа. Тэр яаж тоолдог вэ? Энийхтэй амар сонин заяа. Ингээд эмчнэр шууд ингээд асуугаад байдаг гэсэн мөчлөгөө хэдэн хоногийн юу чи хэдэн хоногийн маань ингээд тэнгуут ингээд юу илээ гэж боддог. Дивээс гацж байгаа байхгүй юу? Тийм. Тэнгуут энэ чинь чиний биений өмнө ирсэн эхний өдрөөс дараагийн биений өмнө эхний өдөр хүртэлх хугацаа гэж байгаа. Тэр одоо энэ өдрөөс 1 2 3 4 5 6 болоо тэ 9 24 25 өдрийн мөчлөгтэй байвал чиний биений сарын 6-нд ирсэн бол дараа сарын 1-нд ирнэ гэдэг хугацаа чиний биений өмнө мөчлөгийн хугацаа. Тэр яг энэ одоо 25 хоногийн мөчлөгтэй миний яг хонд харагдаж байна л та. За тэгэхээр хоонтыг ер нь яг яаж хөтлөх вэ? Хэрхэн хөтлөх вэ гэхээр би бол сарын тэмдэг аппликейшн ашигладаг. Нөгөө өөрөө байнга ингээд бичих яваад юм төвхтэйд учраас шууд ингээд аппликейшн дээр бүртгүүлээд мөчлөгийнхаа тоо хийгээд хэдэн өдөр ямар хэмжээтэй гэдгийг хийчихээ шууд ингээд автоматар цаанаас нь өнөөдөр ирэх юм бэ? Тэдний дараа ирэх юм ингээд мэдээлэл юм гараад өчгдөг. За тэгвэл хамгийн анхудаа ирж байгаа охтуудад зөвлөхөд гэх юм бол яг өөрөө цаасан дээр бичээд хийсэн нь хоолойгоо үлдсэн хамгийн зөв гэдэг. Яагаад гэвэл биений эмч нөгөө нэгээс 2 жилдээ докторгүй байдаг. Нөгөө сайн доктортой яг 4 хоног ирдэг, тэдэн хоногийн дараа ирдэг гэдэг шүү дээ. Энд чинь нөгөө тийм биеийнхаа онцлогоос хамаарат яг чиний бие тохирсон яг ингээд өдрөх хоног тогтцтой явдаг гэсэн үг. Тэр юм сонирхолтой байна. Тийм ээ. Тийм одоо тэгэхээр мөчлөг бол эмэгтэй одоо охтуудад ялангуяа байнга хөтлж явах хэрэгтэй таах нь шүү дээ. Тийм байнгын хөтлж явах хэрэгтэй. Яагаад байнга гэхлээр нөгөө нэг чиний бие байгаа шүү дээ. Чиний эрүүл мэнд. Тэгээд яг эмч мэмчд үзүүлэхэд гэсэн яг бие ажиглаад хэдэн хоногийн мөчлөгтэй байдаг, хэдэн хоног ямар хэмжээтэй туслаар биеэс чинь гадагшлын гэдэг маш сайн анзаарах хэрэгтэй. Өөрчлөлт гарах юм бол хэмжээд очиж үзүүлэхтэй. Юу нэмэх тийм. Тэгэхээр анх ирсэн өдрөөс нь эхлээд ер нь бол нэлээд сайн хөтөлж анхаар тэмдэглэх хэрэгтэй. Ямар өөрчлөлт гарснаар тэмдэглэх хэрэгтэй. Амар өвцөн бол амар өвцнөө хэлээд өндөр уур хүрсэн бол тэр ер нь бол нэлээд ажиглалт явагдах хэрэгтэй. Тийжээж эрүүл байв. Окей, мөчлөгийн талаар бол айгүйх ойлголттой боллоо шүү дээ. Ер нь бол мөчлөгөө ингээд байнга хөтөлж явах нь охтууд бид нар өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж байгаа маш том хэрэг гэж ойлгож болох нь тийм. Яг эмчтэй үзүүлэх гингүүд мөчлөг нь ямар ихээр яна мэдэхгүй шүү дээ гэж гацчихдаг. Тэгэхээр манай охтууд байнгын өнөөдөр ирсэн дараагийнх нь ингэж ирэх нь тэр нь хэр доктортой докторгоо гэдгээ ингээд байнгын анзаарч ажиглаж явах хэрэгтэй. Тэр хамгийн гол нь яг энэ мөчлөгний үеч чинь нөгөө нэг чиний нөгөө нэг 2 даавар байгаа шүү дээ. Тэр 2 даавар чинь нөгөө үр тогтоход хүрнэ шүү дээ. Тэнгүүдээс яг энэ мөчлөгийн хугацаанаас хамаарат хэддэх өдөр жирэмслэх боломжтой. Яг бүх өдөр бас яг ингэ жирэмслэх процесс байхгүй. Яг боломжтой өдөр, боломжгүй өдөр ч юм яг ингэ бинээс ч хамаарат одоо би чинь юу юм шатрын нүглээс хэцүү. Амар болсон тийм механизм юу нэг явагдаад байгаа. Тэгэхээр өөрийгөө эрүүл, аюулгүй хамгаалъя гэх юм бол яг эмэгтэй хүмүүс ялангуяа биений юмнаа хизээ ирдэг, ямар байдлаар ирдэг, бүчлөг гэж бүх юм нь бол мэдгэрч байгаа хэрэгтэй. За, ингэдэг юм байна л да. Одоо нөгөө нэг биений юм ингээ мөчлөгөө ингээд бичээд явж явах үед дараах 4 шинж тэмдэг илэрх юм бол бид нэмжид хандах хэрэгтэй гэдэг гэж байна. За тэр 4 би чамд юу ярьж өгье л да. Юу гэхээр хамгийн ихнийх нь биений юм 8-аас дээш хоног үргэлжилж ирэх. Олон хоногор ирэх ерөөхдөө бол 8-аас илүү хоногор ирэх ч юм уу те. Яг зарим эмэгтэй хүнийхний 7 хоног өдрөөр үргэлжилдэг штэ. Гэтэ тэрнээс удаанаар ингэж байнга ирээд байх тохиолдолд бид нар
ерөнхийдөө бол эмч тандах хэрэгтэй юм байна. За хоёр дахь нь их юм бол нэгээс 2 цаг тутам одоо ариун цэврийн хэрэглээс солих шаардлага гардаг. Одоо нэвтрээд байх та их хэмжээгээр ирээд ингээд нэгээс 2 цаг тутам ингээд бүр ингээд солихгүй болохгүй тийм нөхцөлд очих юм бол бид нар эмчид хандах шаардлагатай байна. Хоёр дахь нь. За гурав дахь нь их юм бол одоо нөгөө нэг биений эмтэй хамт гарч байгаа нүж гэж яриад байгаа. Тэр нь болохоор зэрэг 2.5-аас дээд сантиметртэй байх юм бол эмчид хандах хэрэгтэй. Тэгэхээр бас бид нар ингээд бие махбодоос гарч байгаа тэр биений морьтой ажиллаж явах хэрэгтэй байна. Тийм ээ. Зүгээр л ингээд за ингээ ирээд дуусах гэл мэдээд өгөхгүй те. Миний бие махбодод яг юу болж ийн гэдгээ ажилт хийж явах хэрэгтэй юм байна. Тэгээ бүтэн сарын турш бинж хуримжлсан зүйл гардаг шээ. Гарч ахаа. Тэгэхээр нэг хэдхэн хоног ингээ бие бид нар ажиглаж сурах хэрэгтэй байна. За хамгийн сүүлж байгаа нь болохоор зэрэг сарын тэмдэг мөчлөг хооронд одоо ингээд нэг дараагийн эхний сарын тэмдэг ирэх дараагийн сарын тэмдэг хоёр ирэх энэ мөчлөгийн хооронд нь бас ингээд цус гарах тохиолдол гарах юм бол эмчид хандах шаардлагатай байдаг гинэ. Одоо хугацаанд болоогүй байхад Тийм хугацаанд болоогүй байхад дараагийн мөчлөг ирэх болоогүй байхад цус гарах юм бол эмчид хандах хэрэгтэй байна. Тэгэхээр яг энэ дөрвөн шалтгаан эсвэл яг энэ дөрвөн зүйл танд тулгарсан бол зайлшгүй эмчид хандах шаардлагатай байна. за тэр ер нь бол охтууд маань биений юм гэж үгээ тийм ер нь л чиний бие махбодод зүгээр л ирдэг зүйл биш гэдэг бид нар өнөр ярилцлаа. Тэгээд тодорхой хэмжээний мэдээллийг та бүхэн авсан гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн хамгийн сонирн мэдсэн содон зүйл таны хувьд юу байсан бэ? Мөчлөг. Харин нэг ер нь байнгын тэмдэглэж явах хэрэгтэй байна. Бие махбодоо ажиглах хэрэгтэй байна гэдэг зүйлийг би айгуу сайн ойлголоо. За нэг ирээл дуустдаг зүйл шүү. Эсвэл ингээд эмэгтэй хүн болгоно л ирдэг дээ гэж нүдэ андахгүйгээр за одоо ирэх төгч юм чи бие махбодоо яах вэ? Одоо миний сарын тэмдэг хизээ ирээд хизээ дуусгаар байна гэдэг бүх юмудаа тэмдэглэж өөрийгөө ажиглах хэрэгтэй байна гэдэг тэр ойлголоо. Тэгээд ирсэн тэр өдрүүдийн өөрийгөө кэрлэх хэрэгтэй юм байна. Хайрлах хэрэгтэй юм байна. Тийм өөрийгөө халамжлаад яг нэг эмэгтэй хүний араатын чинжэндээ хэлдэг билээ. Миний хувьд болохоор хамгийн яг ингээ нүүр бордон хэлмээр байгаа юм болохоор энэ их зүйлийг туулж давдаг те. Тэнгүүд охтуудыг ойлгомжгүй гэж хэлдэг. Тэнгүүд ингээд би ингээд ийм бахад бүх юм ингээд сар болгон өөрчлөгдөө, шинжлэгдээд ингээд даавар явагдаад хахад тэгээ бид нар ингээд яаж аашаа тагсарлах вэ гэж. За нэг юмрх байлаа. Тэгэхээр манай 3 дугаар сессны шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Мөн бас биднлөө нөгөө нэг биений эмтэй холбоотой асуудлуудаа явуулах боломжтой тохиолддог. Ариун цэврийн өрөөнд ч юм уу те сургууль дээр гадуур явах нөхцөл чамд ямар эвгүй тохиолдол гарч исэн хэцүү байдаг санаа зовдөг асууж чаддгүй зүйл хамаар бид нар мэрэгжлийн эмчээс зөвлөгөөг нь аваад та бүхэн хүргэх болно. Яг зөв асууж тодруулах зүйл байв л та. Тийм. Тэгэхээр өнөөдөр хамт байсан баярлалаа. Баяртай. Тэгээ баяртай. Дараа уулзъя. За ингээд дуслаа.